өрөөдөрөө мистик хүү харадуулаарай энэ тэндгүй инээд бэлхэж эрхэмнэн хүүхдүүд баялан энэ бол мөнхийн хотхон эргэлдэг бидний дотны найз хүүхэд бүрийг хайлан би хөгжөө баярыг түгэн би найзууд бүхнээ тойруулаад наадам тоглох дуртай би зүг амьдрал зүг хүсэл зүг бүхнийг бид түгэн бид бол ханы хүүхдүүд хаан улсыг ихэмээгээ мөнхийн хотхон мөнхийн хотхон бидний найзууд мөнхийн хотхон итгэж найзууд мөнхийн хотхон үргэж хамтдаа тэрийг хатаа нэстэггүй нааш ирж юм бүх шудархан басан ямар гоё юм бэ мөнхийн хотыг итгэж тийм байна ямар гоё юм бэ Сайн байцгаана хүүхдүүдээ мөнхийн хатгын нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдөр найзаа та бүхэндээ мөнхийн хатгын нэвтрүүлэг урд хөрөө болонгаа хүргэх болно. Натаа өнөөдөр урдлах хөрөөг тэгэхээр Нэстэггүй Сайн байцгаана хүүхдүүдээ. би чамайг гинт хаачраа гэж санаа зовдоо шүү. Би албаар чиний чамайг сандрах гэдэг байхгүй. Тийм үү. Ямар ч өнөөдөр урдлах хөрөөд натаа хүнтэй аваад баярлалаа Нэстэггүй. Харин намайг урлах өрөөнд байлгаж байгаад үнэхээр их баярлаа. Би өнөөдөр найзуудаа маш гоё зүйл зааж өгнө. Маш гоё зүйлээ. Охтуудынхоо эрэгтэйчүүдийнхоо Эрэгтэй эмэгтэй бүгдээрээ хэрэгж болохоор зүйл. тийм үү? Юу юм болоо? Харъя. За тэгээд зүйлээ заяа. Энэ ингээд Энэ дэвтрөө амархан шийдрэхээ үгүй Нэстэггүй чи харж ил та. таацыг ингээл монголаад тэл болоо. Энэ ингээд нэг цаас агац, дахиад нэг цаас агац, дэлгэнгүүд юу гарч ирнэ гэж бүшөө. Урагч байгаа юм уу? Мийт таш. Чигарган. Хиа! Зүгээр баач. За би одоо илүү хичээ гэдгийг. Хөөе Нэстэггүй тэгж урагдахгүй маа. Энэ цэцгийг хоёлаа өнөөдөр яаж хийхийг тэгээ бас яаж Чидрэхээ. Чи цэцгээ ингэж нэг цэцгийг зааж их болно. Аагүй би сая чамайг яг ингээд хоёултаас нь авчдаар нь хайрын цэцэгнүүдийг бяцалчлаа гэж бодлоо шүү. Яг ч би Нэстэггүй араа ингэсэн цэцгээр тэгээд буцаад ирэх болно. За, найзуудаа өнөөдрийн урлагаараа ийм гоё зүйл зааж өгөхөөр бэлдсэн. Тийм болохоор та нар хэрэгтэй цаасуудаа хайж цавуугаа бэлдээрэй. Энэ цэцгийг ихэд бид нарт хайж хэрэг болно. А4 хэмжээтэй цаасыг 4 хуваасны хэмжээтэй тэгш өнцгтэй цаас хэрэг болно. Тэгээд бас цавуу тэгээд талмастер хэрэг болох болно. Тэгээд найзаа та нар хэрэгтэй зүйлсээ бэлдээд дэлгэцэндээ төхөөд суугаарай. Бяцардгөө цэцэг. За, Нэстэггүй чамд бас нэг цаас байгаа биз? За, хоёлаа гэхэд цэцгээ яаж хийх хүүхдэд зааж өгцгөөё. За, одоо цэцгээ А4 хэмжээний жижигээр цаасаа хэрэглэнэ. Тэгш өнцөг цаасаагаа. За, энэ цаасаа яг голоор нь нуглана. Би яг мэдсэн шиг нугалсан байж. Тийм ээ, те? Сайн байна. За. Ингээд жижигхэн тэгш өнцөг хэлбэр үүсэж байна. За, үүнийгээ дахиад дундуур нь нэг нуглана. Өнцөг болон шугамнууд нь яг хоорондоо таарж явах хэрэгтэй. Хэрвээ тэх юм бол чиний цэцэг чинь маш гоё олж өгнө. За, Нэстэггүй сайн байна. За, одоо энэ цаасны чинь нэг тал нь битүү, нөгөө тал нь задгаа байгаа. Тийм болохоор битүү задгаа талынхаа цаасыг аваад битүү тал руугаа гурвалжиж нугалж өгнө. Битүү талынхаа цаасыг. Задгаа талынхаа цаасыг битүү тал руугаа гурвалжиж нугалж өгнө. За ингээд тэгээд нөгөө тийш нь эргүүлээд бас дахин яг саяныхаа үйлдэлийг давтаж хийнэ. Нөгөөдлийн бас дахин дэх юм уу? За тэгэхээр цаас маань ийм хэлбэртэй болж байна. Яг зөв Нэстэггүй чи сайн байна. За одоо үүнийгээ яах вэ гэхээр
зөвхөн нэг талынх нь цаасыг аваад буцаагаад нөгөө тал руу нь гурвалжилж нуглана. Тал зармын нуглаас хийнэ гэсэн үг. Зөвхөн нэг талыг нь үү? За, үзүүр таньд маань хараарай. Ингээд нуглагдж байгаа. Ийм байснаа. Ийм болчихж байгаа юм уу? Тэгээд ингэж нуглана. Аха. За, одоо бид нар хайч хэрэгтэй. За. Үзүүр таньд хараалаа. Хайчаараа энэ хэсгээсээ цэцэгний дэлбээ гаргана гэж тооцоолоод дээшээгээ дугуйруулж хагас дугуй хэлбэртэй бөөрхилж хайчлана. За. Дагаад тэгээрээ. Хайчлаа. Тал урт нь хайчилж байгаа ч нэгэ. За тэгэнгүүтээ нөгөө нэг сүлд нугалсан хэсгээ буцаж дэлгээд яг нугалж хайчсныхан дагуу хайчилж байна. Тэгэнгүүт ийм хэлбэртэй дүрс гарч ирж байгаа. Энэ их гоё олно. Болцноо. Мөн үү? Мөн байна. Сайн байна. За одоо үнийгээ бүгдээрээ дэлгэж харцгаая. Энэ зармигтай адилхан харагдаад байна. За дэлгээрээ. За ингээд дэлгэнгүүд маш гоё цэцэг гарч ирж байгаа биз? Тийм байна. За одоо хоёуланд нь дахиад бас хайч хэрэгтэй. Найзуудаа одоо хайчдаа юуг нь хайж байгаа юм бол энэ ч 8 ширхэг дэлбээ байгаа. Энэ дэлбээнийхээ нэг дэлбээг нь хайчлаа. Хаяа. Яагаад гэвэл тэгснээрээ энэ цэцэг маань гоё юм бөмбөр олгочих хэрэгтэй байхгүй юу? Тийм үү. За хаачлаарай. За ингээд яг зураас нуглаас байгаа болохоор нуглаасынхаа дагуу цэвэрхэн хайдалчхад цэцэг маань болно. За. Нэг зармыг нь авчиж байгаа юм байна. Тий. За тэгэхээр энэ тал болчихж байгааз. За одоо бид нар юу хэрэгтэй вэ гэх юм бол бид нар палмастер харандаа маань хэрэгтэй. Энэ харандаагаараа бид нар цэцэгнийхээ голыг зурна. Энд нь болохоор ийм цэцэгний улаан гол одоо би хийж байна. Энэ мэтчлэн ингээд цэцэгнийхээ голыг зурж өгөх хэрэгтэй. За. Би Чиний голын зурна уу? Мөнхийн хотоо. Цэцэгний гол. Инээс эглэжтэй нэстэггүй. Өө тийш нэрээ. За, найзад та нарын маань цэцэг часан юм гоё болсон байхаа гэж найдаж байна. За, ингээд бидний цэцэгний гол бэлэн боллоо. Одоо юу хийх хэрэгтэй вэ гэх юм бол 7 дэлбээнийхээ энэ хоёр талын аль нэгэн дээр нь цавуу наа. Цавуу наагаад наас нь цавуун дээрээ дэлбэн дээрээ нөгөө талынхаа дэлбээг ингэж нааж өгөх. Тэгэнгүүт бидний цэцэг юм гоё товгоор төвөж гсэн болж байгааз. За тий одоо дагаад наагаараа найзуудаа. Цавуугаараа наагаараа. За нэг талынхаа зөвхөн нэг талынхаа л дэлбэн дээр цавуугаа наа. Тэгээд ингээд наач. За. Тэгээд ийм байсан. Сайн байна. Ийм байсан цэцгээ буцаагаад ингээд нуулчих. Дандаар нэг нуулчих. Тийм бол муухай болсон юм биш үү? Зүгээрээ нэстэггүй. Зүгээр байгаа зү. Болохгүй. Муугалахгүй. За тэгээд яг ингэж бэлдсэн цэцэг биднэрт 7 ширхэг хэрэгтэй. 7 ширхгийг Тэгээд хоёулаа нэвтрүүлгийн хугацаа хөрөхгүй байх юм бэ хурдан яа. нэстэггүй би бэлдсэн байгаа. Нэстэггүй энэ байна. Оо байгаа мó. Тий. 1 2 3 4 5 6 чинийх нь хэлээд 7 болно. Yes. Ингээд 7 цэцэг байна. За тэгэхээр биднэрт одоо юу хэрэгтэй вэ гэх юм бол нэстэггүй надад нэг цаас өгөөч. Зингэр цаас. Том. Томоос нөө. За. Маш их. А4 цаасыг 4 хуваасны тэнцүү хэмжээтэй цэцэг хийсэн болохоор бид нар А4-ийнхоо энэ цаасыг дундуур нь нэг нуглах хэрэгтэй. А2-ын цаас бишээ. А5-ын цаас олгоно гэсэн үг юм байна. Тэгээд
томорч ин гэсэн үг үү? Үгүй ээ жижигж байгаа байхгүй юу? Сонин тэмээ шүдэрхийн ягаад томроо жижигрээд байгаа юм бэ? Тоон ихсээд иддэг байна. Би тийм сайн мэдэхгүй байна. За одоо ингэж жижигэлсэн тэгшөнцгдөхөө дондоор нь нэг ноолно. Дахиад уу? Аха. Одоо хоёлаа цэцэг наах хавцаа бэлтэж байгаа байхгүй юу? За, ингээд тоглоод одоо анхааралтай сайн хараарай. Бүгдээрээ цэцгээ наацгаая. За. Наацгаа юм уу? Цэцгээ наахтаа анхаарах зүйл байгаа. Бид нар цэцгээ бүхэлдэн цавуудах хэрэггүй. Харин цэцэгнийхаа зөвхөн дээдлийн дунд хэсэгт цавуугаа түрхэж өгөх хэрэгтэй. Үүнийг сайн анхаараарай. За, цавуугаа түрхцгээе. Зөвхөн голын хэсэгт цавуугаа түрхэнэ. За, ингээд тэгээд 3 дэлбэнийхээ 2 цагт нь цэцгээ нааж өгнө. Ингээд 2 цагт нь тий 2 цагийн дэлбээ дээр нөгөө нэг 2 цэцгийнхаа бас цагийн дэлбээг нь давхарлаж нааж өгнө гэсэн үг. Тэгээд дахиад цавуугаа түрхээд дээрэс нь одоо яг дундлынх нь хэсэгт нь яг хамгийн доороотой адилхан давхарлаж байгаа юм уу? Давхарлаж өгнө. За тэгээд мөн адил дахиад цавуугаа түрхлээ. Надад бараг тэр бүгдэнд нь зөвхөн цавуугаа гол хэсэгт нь түрхэх гэдгээ найзууд маань битгий мартаарай. Хэрвээ бүгд нь цавуугаа түрхчих юм бол та нарын цэцэг чинь миний хийсэн цэцэгтэй адилхан маш гоё дэлбэлэхгүй шүү. За одоо ингээд 7 дахь цэцгээ яг голд нь наана. За одоо ингээд цэцэг маань ийм хэлбэртэй болсон байгаа. За харснаа. Нэг боллоо. Зармаг нь дутуу цэцэг байна. Одоо үнийгээ бүгдээрээ түрүүнийхээ бэлдсэн хавцсандаа нааж өгнө. За яаж наахыг нь хараарай. Хавцсныхаа гол хэсэгт цэцгээ байрлуулад цэцгээ ингэж байрлуулад зөвхөн цэцэгнийхээ хамгийн дээд талын дэлбэн дээр цавуугаа түрхэж нааж өгөх хэрэгтэй. Зөвхөн үү? Тийм зөвхөн дээдлийн хэсэгт нь цавуугаа түрхэнэ. Тэгээд хавцаа хаана? Ганцхан дэлбэн дээр наах юм уу? Тэгээд цавуугаа сайтар түрхээд дахиж дэлгээд нөгөө талх дээр наагаад тэгээд хавцаа хаана. За ингэж хаагаад одоо бидний цэцэг маань бэлэн боллоо. Болсон уу? Болсон. Чи нэг дэлгээрэй заяа. Би нэг дэлгээ. За 1 2 3 Ямар гоё юм бэ? Адилхан байна. Найдаа өнөөдрийн бидний сорсон цэцгийг нийлүүлээд хийвэл маш гоё ялж байгаа биз? Та нарт сорсон зүйлээ заавал амьдрал дээрээ хэрэгжүүлээд найз нөхөд, гэр бүл, аав ээжтэй өөрийнхөө хийсэн цэцгээр бэлэг бариарай. Ингээд өнөөдрийн мөнхийн хатан нэвтрүүлэг урлах өрөөг бүгд та бүхэндээ хүргэлээ. Өнөөдрийн орлох өрөөгөөр бяцардгөө цэцэг хийж зарлаа. Найдаа харанхуйч гэрэл дээрээ. Найзуудаа мөрөөдөлтөө нисцгээе. Хааны хүүхдүүдээ баяртай.